билээ гэж бодож байна. 17 оны Хаагтын гэрээнд оролцож байсан Оросын төлөөлөгчдүүд Монголын төлөөлөгчдийг бол бүдүүлэг, лам, эсвэл энэ юусэн юм ойлгодгүй энийгээ дат гэж дураараа хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр нэгэнтээ Монголын засгийн газар өөрийнхөө тэр хүсэл зорилготой хүрэхийн тулд тэр хүмүүсийг бол зарим нэг нь бол аршин дацж дахиж одоо тэр төлөөлөгчдийг шинэ хүнээр сэлбэж байгаад тэр гэрээг байгуулж байгаа. Хаагтын 3 улсын хэлэлцээр нийт 9 сар үргэлжлэхдээ албан ёсоор 40 удаа хуралдаж, ихээхэн зөрчил тэмцэл дунд өрнөсөн. Нийтлэлч Баабрын монголчууд нүүдэл суудал номд дүгнэн бичснээр энэ хэлэлцээрээс хожсон Орос сэтгэл дундуур нь Хятад, харин хохирсон нь Монгол болжээ. Учир нь уг гэрээгээр Монгол улсын тусгаар ирэх хоригдож газар нутаг нь хуваагдсан юм. Хоёрдугаар зуунд оршин дотнож байсан их гэрнүүдийн бодлого, геополитикийн бодлоготой зайлшгүй холбоотой энэ гэрээнүүдийг бол авч үзэх ёстой. Түүнээс биш энэ гэрээг байгуулахад нь Монголын ноёд нь тийм ухуур мөчөд байсан тэр тэгж айсан гэж ярих юм бол энэ бол түүхийг бол буруу дүгнж байгаа асуудал. Өөрөөр хэлбэл түүхэн цаг үе гэдэг бол өөрөө хүний одоо тэр нөхцөлтөө өөрийнхөө тэр хүрдэн дотроо л авч явж байдаг. Харин тэр хүрдэнд байгаа Монгол төрийн удирдагчид харин ухаан зааж, хүчийг зааж, дэвчээр зааж, ур ухааныг зааж харин Монгол улсын тусгаар тогтнолыг энэ гэрээ хэлцээрүүдийн үр дүнд авч үлдэж чадсан. Ийхүү 1911 онд 200 жилийн манжийн дараллаас улс орноо чөлөөлж тусгаар тогтнолоос сэргээн тунгагласнаа баяр хөөртэйгээр ёсон тэмдэглэж байсан Богд хаант Монгол улсын бүрэн эрх айжмаар хумигдэж 1912 оны гэрээгээр автономит Монгол улс 1915 оны гэрээгээр автономит гадаад Монгол улс болж бусдын иргэшээ дүрцсэн баг буур орон болон өгч. Арваад жилийн турш үргэлжилсэн Адармаатай 3 хэлэлцээрийн явцад тусгаар тогтнолын төлөөх их тэмцлийн тэргүүн нэмнэнд явсан Монголын хайрын тэмцэгчдийн ихэнх нь 40 тойрон наснда хорвоогоос учир битүүлгээр хальсан байдаг юм. Тунчиг их үнээр олдсон тусгаар тогтнолын энэ хатуу тэмцлийн үр дүнд Эдүгэгийн бүрэн эрхэт Монгол улсын оршин үлдсэний эхлэл нь тавигдсан билээ.